Тэр гайгүй. Цуураа хурд төлдөн шүү дээ. Ямар цуураа? Ягаад нөгөө нэг мордын янзгааж байгаа хүүхдүүдийн гин голж байгаа. Тийм үү? Тий, тэгэл хавар ингээд хонио хариулаа явж байгаа нөгөө цуураа чи гисэн. За. Тэгэл гів гинтхэн мор янзгаагаар хүүхдүүдийн голтаад аа. Тийм үү? Одоо ярьж байгаа ямар хурд идэгтэй. Яста час гэсэн үг байна да. Тааштай төс юм шүү. Яста магадгүй. За тэгэхээр миний дэ хиний морийг унах дуртай вэ? Ой, нус гамбаа гэхэд унахгүй бусдыг унна. Яагаад тэгж байгаа? Манай нутагт нэг уяач вэ? За. Нус гамбаа гэдэг. За. За тэгээ гаднаас нь харахад бол уяачаа хөрхий. За. Дотор аваад хөндий хоосон. Өө тийм үү? Тий. Тэгээ мороо уйдгүй юм уу? Уйхгүй шүү дээ, бид нараар л уйлчдаг шүү. Тийм үү? Тэгээ өөртөө уяад өөртөө. Тий, өөрөө. Тийм үү? Чи юу юм унсгалаач юу? Ой. Ой. Энд зураг авчин та яах гэдэг юм бэ? Юу болчихвоо? Нус гамбаа ороод ир гарлаа. Зөв. Уучлаарай, жоох юмтай. Яасын? Багтаа унгад өшгөлөлцөө. Тийм үү. За. Хөөе миний хөө. Мэдээж 10 настай юм чи уншиж бичиж чадна тийм ээ. Сургууль сурдгүй эдгээр анги. Сурж байгаа гарцаа. Яагаад? Сургууль хөлтөөд. Хизээ тэрв. Чи тагсуулж. Оо, тийм үү? Тий. За. Тэгээд би нэг хүн тадраад өгүүлчихв. За тэг. Боловсролын яамны ноёдод танд өгөё. Хөдөөний хүүхд багчууд биднийг сургалтаар жоох анхаарал тавьж анхааралтай баярлаа. За. Сонссон байх. За тэгэхээр уг нь тэр сургуулийн чи ашиглалтанд ороод хүүхдүүд сурж ивэл сайн тийм ээ. Уг нь дулаан булааныхаа мөнгөний өгсөн гэсэн. За. Эрүү магнит гэсэн. Эрүү магнит энэ хин. Засаг дарга. Оо, тийм үү? Тий, одоо нэг давхарт нь засаг даргын 2 лам баг. За. 2 давхарт нь шумуул гэрлэгийн 3 төвд ажилладаг шүү дээ. Тийм үү? Манай засаг даргач Кулак бай. Яг хөхт ярьж ойлгохгүй байх шиг байгаа юм л да. Тэгээд сургуулийн гадна дотны заслыг хийх гээд одоо бид бүхэн юг ярьж байгаа. Одоо ламбард ажиллаулдаг тэрнээсээ мөнгө олох гээд бид бүхэн одоо тэрийг ажиллаулад байгаа. Тэгээд одоо хүүхдүүд удахгүй 9 сарын 1-ээс одоо ингэ хичээлдээ сууж эхэлнэ. Та бүхэн хүүхдүүдээ сургалтын амжилт хүсье. Анхаарал тавьсан явд баярлалаа. Стоп! Би таны гар гээд огоод байгаа юм шүү. Чи тэгээд яг огцомхон ингэж мингэхэд яад юм. Ерөөсөө бүх үйлдэл ийм байх юм. Зураг авч хаад нэг том хамар 92-д ороод ирсэн та болдоо. Чи баг дөрмтөр хэрэг харыг гайх нэг юу вэ чи? Хаашаа юм бэ? Бид нар ажлаа ярьж штэ хаа. Наад нэг манайш нэг харуулж. Чи яг удаа харуулчих л да чи. За баярлалаа. Ганц үг хэлчихв. За давчхан хэл дээрээ та. Маасо байгаа шүү. Юу гэнэ? Манай суманд гэж үгүй. За товчхон ярьж байгаа ёрон тэр. За. Ястаа нэг баларцаа. Яасан? Уг нь энэ тухай бити ярээрээ гээд над торгоо хувцсыг гисэн байхгүй юу? За. Тэгсэн чи ам халаад ярьж та. Тэгсэн үү? Зүгээрээ миний дөө хасчих болдсон шүү дээ. Энэ хэсгийг гасчаарай та. Болно. За. За ингээ манай нэвтрүүлгийг өндөрлөх тийшээгээ хандаж байна. Ашгүй би ч гэсэн ажиллаа бод. За тэгэхээр дүүгээс хамгийн сүүлчийнхээ асуултыг асууч идэх үү? Тэгээд. За, миний дөө хоторж үзсэн үү? Үгүй чи. Үзээгүй мүү? За тэгвэл манай нэвтрүүлгийн ивент итгэж одоо чиний бүх зардлыг чинь дагаад хот руу аваачихаа шийдсэн. Нэр нү? Нэрээ. За барьчих. За. За зургатаар панч панчаад мөрчвөө. Яалаа гэжтэй миний дөө. Баталгаажуулаад авнаа. Зургт үзэж байгаа бүх хүмүүсд анхааруулж хийе. Энэ их миний зардлыг дад хоторно гэсэн шүү анхааралтай зөв баярлаа. За тэгэхээр танаас нэг юм гуйчих. За. Энэ улаан зүггээ надад өгчөөч. Яаж байгаа? Ижидээ өгт юм уу? Болно. Хөөе, бодлого яах вэ? Их чинь харин дотроос нь юм авчих уу? Тэгээд би таны юмар яах вэ? Тийм ээ. За тэгвэл ингээд нэвтрүүлгийн зүгээс ихчийнхэн зүгээс дүүдээ энэ цүнхээ бэлгэлье. Баярлаа. Харамлж өгөөгүй. Үү? Тэгвэл юм болохгүй шүү дээ хөө. За ингээд миний доо одоо эцсийнхээ үгийг хэлээч. Өөрөө энд нь оршуулчаад явах гээд байна да. Юу гэж байгаа? Чи амьсгаа татж байгаа бол эцсийнхээ үгийг хэлдэг болохоос нэвтрүүлэгд орж байгаа бол сүүлчийн мөчийг дүүдээ үлээ яа гэдэг шүү дээ. Оо за уучлаарай. Жага харилцааны соёлтой байж та. За ингээд нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн мөчийг одоо дүүдээ үлдээ яа. Баярлаа. За. Нэг шөлөг уншчих уу? Болно шүү дээ. Авдаби эрхэлдэг байсан. Авдаби эрхлэхдээ алтан гад содноос аргамжаа үйж дээрийн шагатай холбож тоглоё гэж эрхэлдэг байсан. Авдаби эрхэлдэг байсан. Авдаби эрхлэхдээ
Аадрын сүүлчийн солонгийг шилбүрнийхээ өдөр сууж тоглоё гэж ирхэлдэг байсан. Аваа та нэвтрүүлэг үзэж байгаас ичи үсээр тэнийг хүлээгээд байж байгаа шүү. Акар дэвсий үт баярлалаа.